JSI Улаанбаатар салбар байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлан. JSI Улаанбаатар салбар байгууллага нь 33 жилийн түүхээ үргэлжлүүлэн 2025 онд Together We Strive брэндээр үйл ажиллагаа явуулж 31 үйл ажиллагаа 3 төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна. Гишүүнчлэлийн хувьд нийт 91 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явууллаа. 2025 оны JSI байгууллагын Аз намхандлан бүсийн чуулганаар бид нийт 6 сенатор үлгэдэн авч нийт сенаторын тоогоо 64 болж нэмэгдүүллээ. Ерөнхийлөгчийн зүсгэл хүлээн авах ёслолын үйл ажиллагааны хүрээнд шинэ 8 гишүүнээр бүл нэмлээ. Удирдлагын баг нийт 35 гишүүн 6 хорооны бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явууллаа. Төсөл хөтөлбөрүүдийн хувьд KZU, Junior Club болон Эрсдэлгийн Улаанбаатар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна. Junior Club төслийн үйл ажиллагаагаа дэмжих дэлгэх зорилгоор олон улсын залуучуудын байгууллага болох ISAC байгууллагын Монгол дахь ISAC Монгол байгууллагатай хамтран ажиллагаагаа эхлүүллээ. KZU төсөл 2002 оноос эхлэн уламжлалт болон ирсэн уг төсөл хөтөлбөр нь энэ жил 33 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Инх тайвны элчийг бэлтгэдэг гэдгээрээ энэ хүү төслийн онцлог юм а. Эрсдэлгийн Улаанбаатар төсөл. Галын Эрсдэлгийн Улаанбаатар хот брэндээр галын эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг олон нийтийн сүлжээний олон сувгаар дамжуулан хийх зорилготой төсөл юм. Харин гадаад хамтын ажиллагааны хүрээнд эгчдүүдийн харилцаатай салбар байгууллагын хамтын ажиллагааг чухалчлан авч үзэн JSI East Saigon салбар байгууллагатай хамтын ажиллагаагаа шин түвшинд авчран эгчдүүдийн харилцаатай салбар байгууллагын тоогоо 7 болгож нэмэгдүүлсэн түүхэн жил байлаа. Гадаад албан альчлалын хүрээнд JSI Victoria, JSI East Saigon, JSI Kuala Lumpur, JSI Manila, JSI Osaka болон JSI City салбар байгууллагуудад албан альчлал хийгээд байна. 2025 онд Монгол Улсад зохион байгуулагдсан JSI байгууллагын Аз намхандлан бүсийн чуулганы үйл ажиллагааны хүрээнд JSI байгууллагын Аз намхан далайн нийслэл хотуудын чуулга уулзалт буюу APICC чуулганыг 11 салбар байгууллагын хүрээнд эх орондоо амжилттай зохион байгууллаа. Мөн JSI Улаанбаатар салбар байгууллагаас нийт 15 гишүүн JSI байгууллагын Аз намхандлан бүсийн чуулган зохион байгуулах хороонд орж ажилласан байна. Аспак чуулганд манай салбар байгууллагаас нийт 46 гишүүн оролцлоо. Дотоод үйл ажиллагааны хүрээнд Leadership Convention, удирдлагын багийн Retreat, цагаан сар, Март 18, хагас жилийн тайлангийн урал болон Jeep Tour зэрэг үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулад байна. JSI Монгол байгууллагаас зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд тогтмол орц шагналт байруудыг эзэлсэн байна. Тэдгээрээс дурдвал JSI Монгол байгууллагын ерөнхийлөгчийн нэрмжтэй академийн шилдэг оролцогчтой боллоо. Элтгэх урлаг, мэтгэл зайны тэмцээний англи хэлний төрөлд тэргүүн байр эзэллээ. 4-р сарын шилдэг гишүүнтэй боллоо. JSI байгууллагын Certified Area Trainer-тэй боллоо. JSI Монгол байгууллагын 2 дахь удаагийн спортын их наадмын бай тарваны төрөлд алтан медалийг хүртсэн бахтам амжилттай жил байлаа. Энэхүү бүхий л үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилласан удирдлагын багийн гишүүдтэй, үеийн ерөнхийлөгч нартай, эрхэм сенаторууд хүндэт гишүүдтэй талархан мэхийн ёсож буйг хүлээн авав.